Манайхан нэгэн улсын юм байна. Данга орны самт Сайн байна үзэгчдээ Live TV сонгон үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Халуунсад эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын дарга Батөрчтой ярилцаад бэлэн боллоо. Нэгдүгээрт хүүхэд үндэсний хөдөлгөөний талаар хамгийн түрүүнд бас мэдээлэл хүрэхээр хоёлаа студид би таныг урьсан байгаа. Урилгыг хүлээж авч ирсэн баярлалаа. Баярлалаа сайн байна уу. За удахгүй одоо өнөө маргаашгүй хүүхдийн баяр болох чинь ер нь энэ удаад хүүхдийн баярыг бол энэ жилдээ 2 дахь жилдээ ер нь захим хэлбэрээр зохион байгуулж байна. Өнөөдөр гэхэд хүүхэд гэр бүлүүдийн хөгжлийн газраас хүүхэд нэгдүгээрт гэсэн үндэсний хөдөлгөөнийг бас орондоо яар эхлүүлж байгаа талаараа мэдээлэл өгсөн. Энэ талаар хоёлаа мэдэн дээр байгаа хэлэх үү. За тэгээ. За одоо 6 дугаар сарын 1 буюу бидний хэлж заншнаар хүүхдийн баяр болох гэж байна. Тэгээд сүүлийн одоо жилүүдэд дэлхийд даяар тархсан COVID-19 цар тахлын одоо улмаас шилтгаалan сүүлийн 2 дахь жилдээ одоо энэ хүүхдийн баярыг олон нийт дээр одоо ингээд олон нийтийн арга хэмжээ байдлаар тэмдэглэхгүй одоо ийм улсын онцгой комиссийн шийдвэр гаргасан байгаа. За ер нь энэ хүүхдийн баярыг яагаад тэмдэглэдэг болсон талаар бүгдээр бас ярилцъя гэж бодож байна. Тэгтээ 1925 онд Швейцар улсын Женев хотно хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн улс орнуудын чуулган хуралдсан. За энэ чуулганаар жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг хүүхдийн эрхийг хамгаалах одоо олон улсын өдөр болгоё гэж зарсан байгаа. Тэгээ энэ жил бол 96 дахь жилээ тэмдэглэж байна. Монгол улсын хэмжээнд нь бол 1952 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн тэмдэглэж эхэлсэн. За Монгол улсын хувьд бол их онцлогтой. Энэ 6 дугаар сарын 1 буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг гэр бүл одоо гэр бүлийн гишүүн бүр халуун дулаан урамсгалыг бүрдүүлэх дурсгалтай мөчийг бий болгохын одоо боломжит хөлбөрийг олгохын тулд ихээхэн ач холбогдол өгч бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэсээр одоо өнөө хүрсэн байна. Тэгээ энэ жил одоо 2021 онд одоо олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг бол бүх нийтээр тэмдэглэхгүй одоо нийтээр тэмдэглэхгүй ямарваа нэгэн ажил арга хэмжээ зохион байгуулахгүйгээр тэмдэглэж байна. Гэвч одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл цахим орчныг ашиглаад хүүхэд гэр бүлийн гишүүнийг бүрт одоо зориулсан одоо эрэг одоо арга хэлбэр бүхий одоо тийм контент нэвтрүүлэг одоо кино уран бүтээлийг хүргэх тал дээр одоо төрөл бүрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Хүүхдүүд маань өнгөрсөн жил яхаа мэдээж цар тахал ковидын улмаас тэмдэглээгүй ингээд өнгөрсөн ба 2 дахь жилдээ тэмдэглэх болохоор жоохон уйдгарахтай байна уу. Тэгээд танад ч гэсэн бас тиймэрхүү талаараа хандж гин үү. Ядаа яахан яаж баяраа тэмдэглэх болж гэдэг чинь тиймэрхүү байна. Ер нь бол хандж байгаа. Тэгээд бас анхааруулж хэлэхэд одоо шинэ хэдийгээр бүх нийтээр одоо ингээд баяр ёслолын хэмжээнд одоо ажил арга хэмжээ олон нийтийг хамарсан ажил арга хэмжээ хийхгүй. Гэвч бас эцэг эхчүүд маань хүүхдүүдэд дагуулад олон нийтийн газраар одоо хоолны газарч гэдэг юм уу гэр бүлээр хоол идэх гэж гадуур гарч магадгүй. Гэхдээ энэс бас болгоомжлох хэрэгтэй. Ковид одоо 19 цар тахлын одоо халдвар хамгааллын одоо дэглэмээ маш сайн барих хэрэгтэй. Болж игэл олон нийтийн газраар хүүхдүүдэд дагуулж явахгүй байх хэрэгтэй. Учир нь гэх юм бол хүүхдүүд маань хэдийгээр одоо COVID-19 цар тахлаар маш хүн дээр өвдөхгүй байгаа боловч тэгж болох аюултай тухайн вирусыг тэгж болоод эцэг эхтэй халдаах гэр бүлийнхэнтэй халдаах одоо тийм одоо боломжтой учраас эцэг эхчүүд та бүхэн маань бас хүүхдүүдээ бага насны хүүхдүүдээ гадуур одоо олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, тоглоомын талбай тоглоулахгүй байх, үзүр үйлчлэгээнд одоо хамт авч явахгүй байх талаар анхаарах хэрэгтэй болчиход байна. Тийм одоо бүх нийтийн одоо бэлэн байдлын зэргээс буурч одоо өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа ч гэсэн ковидын одоо COVID-19 цар тахлын аюул биднээс холдоогүй байгаа гэдгийг л одоо эцэг эхчүүдэд захиж хэлээ. Өнөөдөр бас ажиллалаа л да. Танахаас бас хэвлэлийн баг хуралцарлаж хахад 108 тусгай дугаартад хүүхдүүд COVID-19-ийн халдварын талаар зөвлөгөө мэдээлэл маш их авдаг гэдэг жисэн. Тэгэхээр хүүхдүүд маань эцэг эхчүүдээс томчуудаас илүү энэ талаарх ийм мэдлэг мэдээлэл илүү их төлхөө авч ийн, тэрийг сонирхож ийн, бас илүү биднээсээс илүү амны хаалтаа зүү хүн хоорондын зайгаа барих, гараа угаах, гараа ариутгах ч юм уу энэ талаар мэдлэг мэдээлэл томчуудаас илүү сайн байх шиг байна л да. Энэ тал дээр бас та яг нөгөө нэг 100 дугаар 108 дугаар болсон хандж байгаа юм талаар бас мэдээлэл байна. За 108 тусгай дугаар маань одоо маргаашнаас эхлээд гэсэн үг шүү дээ. 6 сарын 1-ний өдрөөс эхлээд хүүхдүүдэд зориулсан одоо мессеж
платформтой болж байгаа. Оо за. За үүнээс өмнө бол зөвхөн 108 хүүхдийн цэцлэмжийн утас маань хотлайн буюу одоо дуудлагаар зөвлөгөө мэдээлэл өгдөг, дуудлага авдаг байсан бол одоо өсвөр үеийн хүүхдүүд маань мессежээр одоо өөрт тулгамдж байгаа асуудал, за гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх боломжтой болж байгаа. За мөн өнгөрсөн хугацаанд 21 оны 1 сарын 1-ний өдрөөс эхлээд бид нэр чатбокс үйлчилгээг нэвтрүүлж гисэн. Энийг 6 сарын турш одоо туршиж үтсэн. Одоо цаашдаа бас энийг ашиглана. 108 хүүхдийн тусламжийн утасны програм маань шинжлэгдээд 4 одоо лайнаар дуудлага авах. За мөн одоо 2 лайнаар мессеж болон чатбокс үйлчилгээ үзүүлэх. Энэ одоо лайн маань одоо маргаашнаас буюу 6 сарын 1-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлж байгаа. За тэгээд 108 одоо дуудлагын маань одоо 14 хоноос хойш ингээд дуудлагуудыг төрөл бүрээр бид нэр ангилж үтсэн. За ер нь ирсэн 100 дуудлагын 45% нь хүүхдүүд. 55% нь насанд хүрэгчд. За харин одоо тэр чатбоксоор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн бараг 90 гаруй хувь нь хүүхдүүд өөрсдөд өсвөр үеийнхэн маань төдийлөн нэг уцаар яриад одоо зөвлөгөө мэдээлэл авахасаа нэрлэлдэг, имэдэг, бэргэдэг учраас чатбоксоор мэдээллүүд авдаг. Ийм боломж 108 хүүхдийн цэцлэмжинд маань бас бүрдэж байгаа. Тэгэхээр илүү нөгөө хүүхдэд чиглэсэн зөвлөгөө яг тэдэнд тулгамдсан, яг найз шиг харилцаад явах боломж бүрдэж байгаа гэж ойлгож байна шүү дээ. Ер нь 108 тусгай дугаартаар ер нь яг ямархуу төрлийн одоо дуудлага ажил сайн бол тэгж штэ 100 дуудлагаас гэхэд 40% нь хүүхдүүд ирж ийн гэдэг чинь тэр хүүхдүүдээс нь эзэлж байгаа дуудлагын ихэнх хувь нь яг ямархуу одоо дуудлага эзэлж ийн гэсэн үг зөвлөгөө мэдээлэл авч ийн. Нэг бол одоо таны хэлбэр нэг гэр бүлийн хүч хэрхэлж юм уу энэ тал дээрх дуудлага илүү их эзэлж ийн үү тий. За ер нь 108 хүүхдийн тусламжийн утсанд манд 2020 оны 1 сарын 1-ээс өнөөдрийн байдлаар 35 мянган орчим дуудлага ирсэн байгаа. Үүний одоо 69 орчим хувь нь хүүхдийн эрхийн дуудлага. Тэр дотроо одоо 21% нь бүр одоо зорж очиж шуурхаа одоо хариу үйлчилгээ үзүүлэх, хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ийм дуудлага байгаа. Тэр нь бол одоо шинэ 7514 гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ дуудлага бид нар үнэхээр маш чухал яралтай бол одоо манай 108 хүүхдийн тусламжийн утасны одоо баг одоо шуурхай баг очиж ажиллаж тухайн хүүхдэд нөхцөл байдлын үнэлгээ хийгээд одоо хамгаалтанд авах уу, ямар үйлчилгээ үзүүлэх үү гэдгээ тухайн одоо хороо сум багийн хамтарсан багтайгаа хамтарч шийднэ. Зарим дуудлагууд маань одоо цагдаараар шилжүүлэхтэй, за эрүүл мэндийн байгууллагаар шилжүүлэх гэх төрөл бүрийн дуудлагууд байна л да. За магадгүй та асууж магадгүй энэ хүүхдийн энэ дуудлага яагаад одоо багасахгүй байна? Хүүхдийн эрхийн зөрчлийн тоо яагаад багасахгүй байна гэж асууж магадгүй. За өнгөрсөн оны байдлаар одоо Монгол улсын хэмжээнд 30 гаруй одоо төр хамгаалах баримт цэгийн үйлчилгээ байдаг. За энд ирж байгаа хүмүүсийн бараг одоо ер нь хүүхдүүдийн гэсэн үг шүү дээ. Ихэнх одоо буюу 70 орчим хувь нь үл хайхрах хүчирхийлэл төрсэн хүүхдүүд байдаг. Үл хайхрах хүчирхийлэл. Үл хайхрах хүчирхийлэл гэдэг маань эцэг эхийн архины хамааралтай орон гэрээ орхиж явсан, тухайн хүүхэд нь гэртээ ганцаар үлдсэн, аав ээжийн зарим тохиол самранд яв хэдийн сараар байхгүй, эсвэл одоо хогийн цэг дээр одоо гараад одоо байхгүй болсон ч юм уу. Тиймэрхүү одоо дуудлагууд их ирдэг л дээ. Тэгэхээр нөгөө нэг хүүхдийн эрх яг энэ зүйл дээр л зөрчигч нь өөрийг нь хайрлах, хамгаалуулах эрхтэй шүү дээ хүүхэд чинь. Тэгэхээр яг энэ эрх зөрчигдөд байна гэж л харж байгаа шүү дээ. Тийм учраас одоо ийм хүүхдийн одоо эрх хамгааллын асуудал зөрчигдөж байгаа учраас манай байгууллагаас одоо 6 сарын одоо 1-ний өдрийг тохиолдуулаад 1-р хүүхд үндэсний аяныг зохион байгуулж байгаа. Тэгээ энэ 1-р хүүхд үндэсний аян маань бол зөвхөн 1 7 хоногийн 1 сарын ч гэдэг юм уу, 1 улирлын 1 жилдээ хөдөлгөөн биш. Энэ улс орондоо ирүүн хөдөлгөөнийг одоо улам өргөн хүрээнд зохион байгуулах юм зорилттой байгаа. За энэ 1-р хүүхд үндэсний хөдөлгөөний маань гол зорилго юу гэхээр хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр одоо хууль эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, түүнийг амьдрал дээр үнэхээр бодитойгоор хэрэгжүүлэх. За нөгөө талаас энэ хүүхдийн эрх хамгааллын одоо салбар дундын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх. За бизнесийн төрийн одоо хувийн аж ахуйн нэгж байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагын та нөхдийг одоо альва шийдвэр, альва бодлого үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн эрхийг одоо нэн тэргүүн тавьдаг байхыг уриалж байгаа юм л та. Тэгээд 4 чиглэлээр зохион байгуулагдаж байна. Энэ жил бол 1-р хүүхдэд ээлтэй төрийн үйлчилгээ шийдвэр
Хоёрдугаарт хүүхдэд ээлтэй бүтээн байгуулалт. Гуравдугаарт хүүхдэд ээлтэй бизнес үйлчилгээ. Дөрөвдүгээрт хүүхдэд ээлтэй хэвлэл мэдээллийн орчин гэсэн ийм зүйл байгаа. За энэ дундаа бид бүхэн юуг голчлон одоо олон нийтэд таниулсан сурчлах гэж байна. Тэгэхээр энэ хүүхдийн эрх хамгаалал гэдэг бол зөвхөн одоо хүүхдийн байгууллагын эсвэл цагдаагийн байгууллагын эрүүл мэндийн байгууллагын асуудал биш. Бүх салбарын асуудал. Бүх одоо шийдвэр гаргагчдын асуудал, бүх бизнесийн компанийн асуудал, бүх одоо байшин барилга бүтээн байгуулж байгаа одоо баялаг бүтээгчдийн асуудал гэхгүй юу. Тийм учраас бас энд эцэг эхчүүд маань өөрсдийн хариуцлагаа өндөржүүлмээр байгаа. Одоо өөрийн одоо төрүүлж байгаа, өсгөж байгаа хүүхдэд хайрлах, халамжлах, анхаарал хандуулах төр одоо өөрсдийн одоо хайр халамж улам нэмэгдүүлэх, анхаарлаа өндөржүүлэх, хариуцлагаа ухамсарлах хэрэгцээ шаардлага байна. За хүүхдэд одоо зориулан одоо үйлдвэрлэн бүтээж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээндээ яг хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал сөргөөр нөлөөлөхгүй бүтээгдэхүүн байх ёстой. За шинээр одоо хороолол, шинээр одоо барилга орон сууц барьж байгаа бол тэнд одоо тохирох хүүхдийн тоглоомын талбайн стандарт зөвлөг нөгөө мод одоо яг хүүхэд энд амьдрахад аюулгүй байхын тогтолцоог бий болгооч гэдэг одоо энэ уриалгыг олон нийтэд хүргэж байгаа. Тэгээд манай бас эмэгтэй гишүүд одоо ялангуяа хэлдэг. Хүүхэд бол эрхэм хэрэглэгч. Хамгийн нэгдүгээр хэрэглэгч бол хүүхэд. Нэгдүгээрт энэ үндслэл. За хоёрдугаарт бас нэг чухал үндслэл байна. Монгол улсын одоо улсын их хурлаас алсын хараа 2050 хэмээх урт хугацааны хөгжлийн одоо бодлогын баримт бичгийг баталсан. Тийм хөгжлийн бодлогыг одоо баталсан байна. Гэтэл 2050 онд Монгол улс маань байгаль, хил соёлоо доктортой хадгалсан нийгмийн болон эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлэгч улс орн болно гэж зорилт төвшүүлсэн. Тэгвэл энэ 2050 онд Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнес, улс төр одоо бүхий салбарыг нуруунд дээр үрж явах одоо Монгол улсын иргэд маань яг одоо хүүхэд наснд, өсвөр наснд одоо магадгүй нэлэх нараа байгаа учраас энэ хүүхдүүдийг хайрлаж, халамжилж, анхаарал хандуулж зөв дадалтай, зөв хэвшилтэй, эрүүл эрдэм мэдлэгтэй эх оронч чадварлаг Монгол иргэн болгож одоо хүмүүжүүлэх эхлэлийг тавихын тулд бүх салбарт энэ нэгдүгээр түүх таяныг бид бүхэн өргөн хүрээнд зохион байгуулах хэрэгцээ шаардлага байгаа учраас өнөөдрөөс энэ хүү аяныг ингээд манай байгууллага хөдөлмөр нийгмийн хамгааллын ам гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газраас санаачмлан улс орондоо яар зарлаж байгаамаа. Энэ альчмар энэ асуудал бол яалтчгүй бүх салбар дээр тавигдах хэрэгтэй асуудал. Биднес зүгээр л нэг асуудал болоо ч юм уу хүүхэд нөгөө эрхэн зөрчигдөөд ч юм уу за ямар нэгэн байдлаар хохирсон байлаа гэхэд хүүхдийн асуудлыг нэгдүгээр тавьдаг хүүхэд ч юм уу ийм асуудал дандаа л хүмүүс өөртөө ярьдаг ч яг энийг нэг ажил хэрэг хөтөлбөр улсын хэмжээнд яг төсөл хөтөлбөр болгож байгааг болохоор зөв зөвхөн ажил хэрэгжүүлсэн бас баярлалаа. Бас баяр хүргэе гэж байна. Таны хувьд бас яг гэр бүл хүүхд хөгжлийн залуучуудын хөгжлийн газрын дараагаар томилогдоод бас баггүй хугацаа өнгөрлөө. Яг энэ хугацаанд яг та мэдээж энэ газрын дараагаар томилогдоо ямар томоохон ажил хийхээр хэрэгжүүлэхээр зорьсон бэ? Ер нь яг энэ ажлынхаа эхлэлийг бас бариад явж чадчихна уу те? За би одоо 2021 оны 3 сарын 3-ны өдөр одоо томилогдсон байгаа. Тэгээд одоо зорж байгаа 3 одоо том зорилт байна. За нэгдүгürt бол энэ хүүхд хамгааллын салбарын одоо тогтолцоог одоо бүрэн одоо чадваржуулах хэрэгцээ шаардлага байна. Салбар дундын би түрүү яриан дундаас салбар дундын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, хуулийн салбар гэд бүх одоо салбартаа манай хүүхдийн салбар бол залуучуудын салбар, гэр бүлийн салбар заашгүй одоо хамтын ажиллагаа өргөн байх хэрэгтэй. Энийг улам батжуулах хэрэгцээ шаардлага байна. Энэ дээр зорилт тавьшуулж байна. За хоёрдугаарт одоо энэ Монгол Улсын засгийн газраас одоо бас баримталж байгаа захимжуулах одоо захим одоо үйлчлэгийг ард иргэдэд ойртуулах энэ зүйлийг бас зорж байна. Гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын үйл ажиллагаа захим хэлбэрт шилжих ёстой. Өргөдөл гомдол санал үйлчлэгээ үйл ажиллагаа маань захим руу орох ёстой. Энэ ч утгаараа манай хүүхдийн тусламжийн 108 утасны одоо програмын шинжилгээний хүрээнд явагдаж байна. За мөн одоо нэгдүгээр хүүхд үндэсний одоо хөдөлгөөний хүрээнд одоо би бас хэлж байгаа зүйл маань энэ хүүхдийн эрх хамгааллын асуудал бол зөвхөн одоо гэр бүл хүүхд залуучдын газрын ажил гэхээс илүүтэй Монгол улсын иргэн бүрийн хүн нэг бүрийн одоо эрх бүхий этгээд бүхний л одоо асуудал учраас одоо энэ та бит хоёрын ярилцлагыг үзэж сууж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төрийн байгууллагын шийдвэр гаргагчид маань за одоо боловсролын хуулийн эрүүл мэндийн одоо салбарын одоо ажилтан холбоогчид маань төрийн бус байгууллагын маань за одоо баялаг бүтээгч бизнес эрхлэгчид за үзүр үйлчлэгээ одоо хүүхдэд чиглэсэн
үйлчлэгээ явуулдаг бүх аж ахуйн нэгж байгууллагуудтай манай байгууллага хамтран ажиллахад бэлэн. За одоо тэр бүтээн байгуулалт, эрүүл мэндийн асуудал, одоо өөрсдийн одоо хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлж болох, хянажуулах, хамтаржуулах бүх ажил дээр манай байгууллага хамтран ажиллахад нээлттэй учраас одоо иргэд аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг манай байгууллагатай 1-р хүүхд үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахыг одоо урьж байна, уриалж байна. Нээлттэй л гэж хэлэх байна. Биднээс яг л да нөгөө нэг ингэж болох юм л да. Юуг өөрчлөвл хүүхдэд ээлтэй гэр бүл ч юм уу нийгмийг бий болох вэ гэж одоо яг би танаас асуумаар байл да. Гэхдээ сая бол таны ярианаас бол зүгээр л нэгдүгээрт энэ хүүхдийн одоо хүүхдэд ээлтэй л орчныгоо бий болох. Та өөрөө хажуудаа байгаа хүүхдэд ээлтэй байх. Та эргэн тойронд байгаа хүүхдэд миний хүүхдээс жалхаагүй өөрөө хүүхдгүй байсан ч гэсэн ирээдүйд миний хүүхд шиг энэ хүүхд хүмүүжлэн гэж бодох ийм нэг сэтгэл зүйн асуудал юм шиг санагдлаа да. Тийм. Сэтгэл зүй бас мөн санаачлагын асуудал, хариуцлагатай байх асуудал. За тэгээд л нийгмийн үйлчлэл. Одоо сүүлийн жилүүдэд одоо манай хүүхдийн төсөлмжийн 100 намц маань яг 2017 оноос эхлээд яг ингээ хотлайн буюу 24 цагаар дуудлага аваад иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг болоод миний төрөний яриан дунд дурдгдсан төр хамгаалах байр нэг цагийн үйлчлэгээнд одоо нэг хүүхдүүдэд хамгаалтанд авдаг хамгааллын үйлчлэгээ үзүүлдэг. Босноос хойш энэ хүүхдийн эсрэг хүчирхийллийн тоо, гэр бүлийн хүчирхийллийн тоо өдөр ирсэн нэмэгдээд байгаа юм хандлага байна л да. Энэ бол юу хэлж байгаа гэхээр би илрүүлэлт сайжирч байна гэж хэлж байна. Илрүүлэлт сайжирч. Жишээ нь одоо манай төр хувийн хвшил иргэн одоо оролцооны энэ хэрсүү гурвалжингийн аян өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдаж байна шүү дээ. Энэ бол одоо жишээ нь энэ аяны гол зорилго бас энгийнээр хэлэхэд одоо миний дэргэд, миний хажуу хөршинд эсвэл миний гудамд одоо гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үлдэгдэж байхад Монгол залуучууд, Монгол иргэд сүүлийн жилүүдэд үнийг болтгол юм мэтэр ойлгохгүйгээр энд хүний эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэл өрнөд байна. Энд бас хүүхдийг хүчирхийлээд байна гэдгийг хараад төвчгүй дугуй өнгөрч болохгүй юм байна гэдгийг ухамсарсан учраас хүүхдийн төсөлмжийн 108 утас, цагдаагийн 102 утас, за хүчирхийллийн эсрэг одоо 107 гэдэг утас. Энэ утсуудад бүгд хилдэг, ярьдаг, нээлттэй дуудлага өгдөг болсон. Энэ бас их авууштай зүйл. За ингээд одоо дуудлага мэдээлэл маань улам илүү өргөн хүрээнд болоод ирэхлээр бас одоо энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл та бүхний маань ач авъя. За мөн одоо энэ цахим орчинд хүмүүсийн одоо хандлага, хариуцлага ухамсараар шалтгаалаад энэ бас нөхцөл байдал өөрчлөгдөж. Энд бас нүгүүлэхэд яалччгүй иргэний оролцоо чухал байгаад байдаг. Төрийн санаачлаг чухал болоод байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллага та бүхний маань бас таниулан сурчлах ажил их тус болоод байдаг. Тэгээд яг хөө зүгээр гэр бүл төвдөө хүүхд хамгааллын үйлчилгээг одоо бэхжүүлэх тал дээр манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар заавал ялангуяа манай хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамнаас анхааран ажиллаж байна. Нөгөө талаасаа хүүхдийн хамгаалал, хүүхдийн хөгжил гэдэг хоёр зүйл бол нэг зоосны хоёр тал. Тэгээ манай хүүхд хамгааллын одоо мэрэгчлэнүүд, хүүхдийн байгууллагын одоо ахмад ажилтнууд маань одоо өнгөрсөн хугацаанд надад хэлэхдээ бас байнга захиж хэлж байгаа. За хамгааллын асуудал ингээд хүүхдийн эрх хамгааллын асуудал явах хэрэгтэй. Хажуугаар нь хүүхдэд хөгжүүлэх асуудлыг бас танай байгууллага, бусад одоо олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллага энэ одоо иргэн аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулаараа хөгжсөн хүүхэд өөрийгөө хамгаалдаг, хөгжсөн хүүхэд хүчирхийлэгч болдгоо гэдэг. Тэгэхээр бид нар энэ чинь хүүхэд гэдэг бол одоо Монгол улсын маань ирээдүйн Монгол улсын ирээдүйн эзэд учраас яг энэ цаг үед бас бид бүхэн одоо ирээдүйн болсон хүүхдүүдэд зөв хүмүүжүүлж, зөв төлөвшүүлж, зөв иргэн болгож чадвал ирээдүйд энэ хүчирхийлэл үлдэгддэг хүмүүсийн тоо, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх хүмүүсийн тоо ч гэсэн багаснаа л гэдэг ийм ойлголтын хүрээнд одоо 1-р хүүхд үндэсний аяныг улс орон дээр зохион байгуулж байгаа юм аа. Яг нэг сая тэгжлээ. Та хүүхдийн хөгжил гэдэг хүүхдийн хөгжлийг зөвхөн одоо нэг гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газар нь нөгөө ингээл ажил хэрэгжүүлээд явах ёстой юм уу? Нэг бол хүүхдийн хөгжлийг арай өөр төвшөнд авч хэрэгжүүлэх ёстой юм уу яг энэ талаар? Нөгөө миний ярианд дунд гараад шүү дээ. Салбар дундын хамтын ажиллагаа гэдэг бол хүүхдийн эрх хамгааллын асуудал бол манай байгууллагын ч асуудал, хуулийн байгууллагын ч асуудал, эрүүл мэндийн байгууллагын ч асуудал, боловсролын байгууллагын ч асуудал, тэр бүхэл таны ч асуудал. Бид бүгдийн асуудал, хамгааллын асуудал. Хөгжлийн асуудал ч гэсэн яг үнэ гэж. Манай байгууллагын асуудал, таны асуудал, энд байгаа иргэн бүрийн энэ телевизрийг үзэж байгаа иргэн бүрийн одоо боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, хууль хүчний байгууллага бүх ер нь хүүхдийн асуудлууд
гэдэг бол хүн бүхний асуудал. Тийм учраас энэ хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцоон дээр бүгдээрээ нэг зорилгоор, нэг дуугаар, нэгдсэн ойлголтоор хамтарч ажиллая л гэж. Тэр нэгдсэн ойлголт нь нэг дуу, нэг зорилго нь хүүхдийн эрхийн язгуур эрх шиг энэ тэргүүнд тавь. Нэгдүгээр хүүхэд гэсэн үзэл баримтлалаар үйл ажиллагаа бодлого төлөвлөлтөө хийцгээе л гэж байгаа. Сая бол хоёлаа бахан хүүхдийн талаар ярьлаа шүү. Тэгэхээр яг энэ гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гэж байгаа. Тэгэхээр залуучуудын яг чиглэлээр бас та бол таны хувьд ялэг залуучуудын хөгжлийн зөвлөл гэж байгуулад энэ талаараа төрийн байгууллагууд дээр зөвлөл байгуулсаар явж ирсэн. Тэгэхээр яг энэ зөвлөлийн хувьд яг ямар үйл ажиллагаагаар чиглэлээр явуулдیں۔ Энэ яг зөвлөл нь төрийн байгууллагууд л зөвхөн төрийн байгууллагад ажиллаж байгаа залуучуудын энэ зөвлөлийг дотроо байгуулад ажиллах юм. Яг энэ талаараа бас та дэлгэрүүлж ирэх байдаг. За энэ 2021 онд Монгол улсад залуучуудын байгууллагууд өсөж хөгжсөний 100 жил яваад тохиож байгаа. 100 жил яваад тохиож байгаа. За 2016 онд Монгол улс залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг өргөн бариад за 2017 оны 5 сарын 18-ны өдөр энэ залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль маань батлагдсан байгаа. Хуулийг тухайн үеийн улсын хурлын гишүүн хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд номтой 2 өргөн барьсан. За яг хуулийн ажлын хэсгийг улсын хурлын гишүүн учрал гишүүн маань ахалж ажилласан. Би бас тухайн үед яг энэ гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газартаа залуучуудын хөгжлийн газрын дараагаар ажиллаж ирсэн. За ингээ хууль батлагдаад 18 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж гисэн. Тэгээ энэ хуулийн хүрээнд 21 аймаг 9 төрх залуучуудын хөгжлийн төвүүд бий болсон. За ингээд Монгол улс анх удаа буюу 1990 оны ардчилсан шинжилэлээс хойш залуучуудын асуудал хариуцсан төрийн захиргааны бүтцтэй болсон гэсэн үг. За ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ онд 100 жилээ болж байна. За 2021 оны 4 сарын 30-ны өдөр ерөнхий сайдаар ахлуулсан залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлийн анх дугаар хуралдаанд оролдож улс орон дээр залуучуудын байгууллага үүсч өгсөн 100 жилийн ог тэмдэглэн өнгөрүүлэх засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх. За бүх салбар яам агентлагт хамгийн газар засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж бүрээр аж ахуй нэгж байгууллага бүрт залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах шийдвэр гаргасан. За энэ залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулах хэрэгцээ шаардлага юу байна вэ гэдэг дээр хэдүүлээ ярилцъя. 2016 онд намайг залуучуудын хөгжлийн газрын даргаар байхад Монгол улсын нийт хүн амын 36.6%-ыг 15-аас 34 хүртэлх насны залуучууд эзэлдэг байсан. За өнөөдөр ингээд 5 жилийн дараа нийт хүн амын маань 29.9%-ыг залуучууд эзэлж байгаа. 15-аас 34 жил ирэх тусам буурж байгаа. Гэтэл бид бүхэн бас миний ярианы ихэнхээс алсын хараа 20-50 гээд урт хугацааны хөгжлийн бодлого төвшүүлсэн байна. Энэ бодлогыг хэрэгжүүлэх хүмүүс нь бас залуучууд. За залуучуудын маань өдөр өртсөн буурж байна. 2040 он гэхэд өнөөдөр Монгол улсад хүн амд эзлэх залуучуудын өнөөдрийн Япон шиг өнөөдрийн Европын улс орнууд шиг өндөр насжилттай орн бол. Яг тэгэхээр хүний тунцаж нас уртсаж байна. За хүн амын төрөлт тодорхой хэмжээгээр багасж байна. За Монгол улсын хувьд бол харьцангуй бас гайгүй 2045 он гэхэд Монгол улсын нийт хүн ам 5 сая орчим бол. За ингээд залуучуудын маань ингээд буурч байна. За нийт ажлах хүчний 65%-ыг залуучууд, за бас мөн ажилгүй байгаа хүмүүсийн 57 орчим хувийг залуучууд маань эзэлж байгаа. За Монгол улсад 986 мянган залуу байна. 15-аас 34 насны. За энэ 86 мянган залуучуудаас 120 орчим мянган залуучууд нь л яг энэ залуучуудын өөрийн удирдлагын байгууллагад гишүүнээр илсэн байдаг. Монголын залуучдын холбоо, нийгмийн арчил Монголын залуучдын холбоо, нийгмийн арчил Монголын оюутны холбооч гэдэг юм уу. Монголын оюутан залуучдын сайн дурын нэглэхэд энэ залуучдын сайн дурын үүсгэл санаачлагын байгууллагууд харьяалтай байдаг. Үлдсэн 800 орчим мянган залуучууд маань ямар нэгэн зүйлд харьяалагдахгүй, хамаарагдахгүй байдаг. Гэтэл энэ улс орны хөгжил дэвшлиг, энэ улс орны техник, технологийн дэвшлиг, энэ улс оронд гарч байгаа шинээр үүсэж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээ, гарааны бизнес захим засаглал дээр хэн түүчээ манлаа болж явж байгаа залуучууд. Тэгэхээр энэ залуучуудаас бид нар бас хүлээлт өндөртэй байдаг. Гэхдээ залуучууд маань яг ингэж нийгмийн идэх оролцоо багтай байдаг. 2016 онд бас олон улсын залуучдын хөгжлийн индекс гэж байдаг. Энэ индексээр Монгол улс дэлхийн 174 орноос 83 дугаарт явдаг. Яагаад Монгол улсыг хойшин татж байна гэхээр энэ залуучдын хөгжлийн индексийг залуучуудын боловсрал, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын нийгмийн идэх оролцоо, залуучуудын улс төрийн идэх оролцоо гэсэн 5 үзүүлэлтээр дүгнэдэг. Тэгээ Монгол улсыг хойшин татж байгаа үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэнд, боловсрал,
хөдөлмөрлөлт нийгмийн идэх хүрэлцэн. Тэгээд миний яриад байгаа нөгөө 800 орчим мянган залуучууд маань яг харьяалагдах, хамаарагдах одоо тийм байгууллага байхгүй учраас одоо тодорхой хэмжээний шинэ санаа, шинэ бүтээлч оновчтой санал төвшүүлэгдэх нь бага байдаг ч юм уу, идэх оролцоо бага байдаг учраас төр засгаас шийдвэр гаргаад залуучдын хөгжлийн үндэсний зөвлөлөөс шийдвэр гаргаад миний ярианы дөрвөнхийн дурдгдсан 21 аймаг 9 дүүргийн залуучдын хөгжлийн төвүүдийг түшиглээд манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрыг түшиглээд 6 салбарт залуучдын хөгжлийн зөвлөлийг байгуулъя, зөвлөлүүдийг байгуулъя. За нэгдүгürt бол яам агентлаг тамгын газруудад залуучдын хөгжлийн зөвлөлийг байгуулъя. Хоёрдугаарт одоо засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж бүрт байгуулъя. Одоо сум баг, хороо, дүүрэг бүрт гэсэн үг шүү дээ. За гуравдугаарт одоо салбарын залуучдын хэвлэл мэдээллийн салбарын залуучдын хөгжлийн зөвлөл гэж та нар байгуулж болно. За дараачих нь гэх юм бол төрийн өмчт үйлдвэрийн газар, төрийн өмчт хувьцаат компани залуучдын хөгжлийн зөвлөл. За дараачих нь болохоор мэрэгжлийн болон сонирхлын залуучдын хөгжлийн зөвлөл. Жишээ нь фото зураг сонирхолтой залуучдын хөгжлийн зөвлөл. За уулан далхагчдын залуучдын хөгжлийн зөвлөл. За мөн одоо багш залуу багш нарын залуучдын хөгжлийн зөвлөж гэдэг юм. Энэ мэтчлэн залуучдын хөгжлийн зөвлөлөө байгуулад YDCC гэмээр гээд сайтад бүртгэлтэй болоод одоо өөрийн QR код, өөрийн одоо утасны дугаараар одоо бүртгэлтэй болно. Нөгөө миний хэлээд байгаа залуучдын үйл ажиллагааг цахимжуулж байгаа хэлбэр юм баггүй. Тэгээд за хэвлэл мэдээллийн одоо залуучдын хөгжлийн зөвлөлөөс ийм хурал, хэвлэлийн хурал зарлаа. За биеийн тамир спортын залуучдын хөгжлийн зөвлөлөөс одоо спорт их наадам зохион байгуулж байна. Тим спорт ингэж бүртгүүлнэ гэдэг одоо гар утсанд нь, сайтанд нь, мессежээр эсвэл нотификейшнээр мэдээлэл очдог энэ орчныг бүрдүүлж байгаа. За энэ залуучдын хөгжлийн зөвлөлүүдийг байгуулсан хамгийн чухал зорилго юу гэхээр залуучдынхаа дуу хоолой, үзэл бодол, санал санаачлагыг сонсох асуудал. Монгол ардын зүрх зүйгэнд байдаг шүү дээ. Бүгдээрээ хэлэлцүүл буруугүй, бүлээн усаар говол буртдаггүй гэж. Залуучууд бүгдээрээ олноор хэлцэх ёстой. Одоо шинэ санал санаачлагаа ярилцах ёстой. А нөгөө талаас ганц мод гал болдгоо, ганц хүн айл болдгоо гэдэгчлэн одоо та миний захирал байлихэд би танд одоо за манай байгууллагын үйл ажиллагааг ингээ сайжруулахад миний санал энэ байна гэдэг өгөхөд нэг өөр харин манай залуучууд бүгдээрээ хуралдаж одоо шийдвэрлээд энийг шийдвэрлүүлъя гэж танд уламжилж байна гэхэд нэг өөр. Тийм учраас орон нутаг, салбар, яам, агентлаг байгууллагын шийдвэр бодлогод залуучуудын одоо санал санаачлагыг сонсох, за мөн одоо тусгах үүднээсийн залуучдын хөгжлийг одоо зөвлөлийг салбар бүрт байгуулж байгаа. Тэгээд залуучдын хөгжлийн зөвлөлд маань гишүүнээр эсэх, за энэ залуучдын хөгжлийн зөвлөлд бас хамтран ажиллах сонирхолтой залуучууд, аж ахуй нэгж байгууллагууд байвал YDCC гэмээр гээд сайт байгаа. Энэ сайтн дээр маань бүртгүүлээд бас бидэнтэй холбогдож болно. Тэгээд манай байгууллага бол одоо яг энэ гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр одоо Монгол улсын төрөөс одоо гарсан одоо хуулийг хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавьж ажиллах, за хүүхдийн эрх хамгааллын одоо үйлчилгээ үзүүлэх тийм энэ чиглэлээр ажилладаг 21 аймаг 9 дүүрэгт салбартай ийм байгууллага байгаа. Тэгээд хамтарч ажиллахыг хүн бүхэнд манай байгууллагын үд галах нээлттэй гэдгийг дахин. Залуучууд маань ч гэсэн биднээсийн дуу хоолойг сонсдгоо ч юм уу, бидний төлөө ямар нэгэн ажил хийхгүй, биднээс зориулсан юм байхгүй гэдэг яг та бүхэн яг энэ дээр нэгдээл өөрсдийнхөө дуу хоолойг нэг зорилготой илэрхийлэх боломжтой одоо гарч ирж байна гэж ойлгож болохоор биш үү те. Энэ дэр бол заавал төрийн байгууллагчгүй хувийн аж ахуйн нэгжүүдтэй иргэд байраараа ч нэгдэж, хотхноороо ч нэгдэж залуучууд нэгдэж болохоор одоо танай байгууллагын Live TV телевизийн залуучдын хөгжлийн зөвлөгөө байгууллагатад YDCC гэмээр сайттай бүртгүүлээд манай одоо байгууллагын залуучдын хөгжлийн газартай холбогдоод явах бүрэн боломжтой. Ер нь бол ярьцлагын төгсгөлдөө бас асуумаар байна л да. Монголын хүүхд залуучд гэр бүлийн төлөө ер нь яг хийхэр ямар хөө томоохон ажил ер нь тавиад зориод явж байна. Яг энэ ажлаасаа бас хамгийн төгсгөлд нь бас хэлэхгүй юу те. Ер нь бол одоо жишээ нь зорилтууд их байна. Яг энэ зорилтуудаас л танд одоо дурдлаа одоо энэ гэр бүлийн асуудлаар, хүүхдийн хөгжил хамгааллын асуудлаар, залуучуудын хөгжлийн асуудлаар. Тэгээд энэ манай байгууллага бол одоо яг ингээд та миний ярианаас ойлгосон баг. Эхээс төрөөд энэ ертөнцөөс буцах хүртэл бүх насны хүмүүсийн одоо хөгжил хамгаалал, оролцоо, эрхийн хамгааллын хүн эрхийн асуудал бол манай байгууллагатай салшгүй холбоотой. Тийм учраас одоо манай байгууллага бүх одоо салбартаа бас уялдана. Дахиад хэлээ, боловсрол, эрүүл мэнд, хууль, одоо зэвсэгтгүүлчин, гадаад харилцаа гэдэг бүхий салбартаа манай байгууллага уялдах учраас энэ хамгийн том зорилт бол хүүхдийн одоо эрх хамгаалал, гэр бүлийн одоо энэ
доктортой хөгжлийн бодлого, залуучуудын хөгжил оролцооны энэ бүх асуудлаар манай байгууллагын энэ тэргүүний одоо зорилт тавьж байгаа зорилт маань одоо салбар дундын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, улам батжуулах, бэхжүүлэх одоо төрийн бодлого нэг шийдвэрт, төрийн бодлого нэг бодлого байдаг, нэг ойлголтоор л одоо хамтарч ажиллаж чаддаг энэ зүйлрүүл одоо тэмүүлэхийн тулд бид бүхэн одоо бүх одоо олон нийтийн байгууллага, төрийн бас байгууллага, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд одоо хэвлэл мэдээллийн салбарын бүх хүмүүсийг л энэ нэгдүгürt хүүхд дайны одоо үндэсний хөдөлгөөний хүрээнд бүгд хамтарч ажиллая, нэгдэж ажиллая гэдэг энэ уриалгыг төвшүүлж байгаамаа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч ярилцсанд маш их баярлалаа. Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Одоо энэ хөдөлмөрийг үзэж суугаа инхрээ бяцхан үрсүүдээ ээж аавуудад нь одоо олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлж гэр бүлд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа та бүхэнд. За баярлалаа. Биднээс өнөөдөр энэ халуун сэдв болонгаараа биднээс гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газрын дарга Баторчтой ярилцлаа. Арабын нэгдсэн улсын радио